За энэ эрчим хүчтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг дэмжиж байгаа. Ер нь энэ эрчим хүчний салбар өөрөө их хүнд байдалтай байгаад байгаа талаар мэдээлүүд их явж байгаа. Зарим нэг дунд нь ажилтдаг хүмүүс холбогдож байна лээ. Хөөхөө одоо эрчим хүчний салбарын өдөр шөнөгүй ажилтдаг, хүнд хэцүү ажилтдаг, сэтгэл санааны хувьд бас барагдтайхан байдгийг сая салбарын ундраа гэж хэллээ. Тэгээ ерөнхий сайд одоо энэ салбараа их сайн анхаармаар байгаа. Нөхөрхийн нөгөө чойжсрын сайд байхдаа хүн загнуулаад ингэ сууж яадаг байсан. Одоо байгаа сайд нь хинж хилээд алга болчихсон. Найдал сүрэн сайд нь байхгүй болчихгүй тийм ээ. Чойжсрын сайд жуг нэг сууж яадаг байсан. Энэ хүн гэж намын авсан салбар одоо ерөөсөн дандаа нүх болж байна. Боловсролын салбар нүх болсон. 2-3 жилээр боловсролын салбар тэрчээр унсан. Багш нарын нийгмийн асуудал, цалингийн асуудал мухардалд орсон. Нөгөө ардын намын сайд очиж боловсролын салбараа нэг юм аварлаа. Одоо тэр өвчтний орон дээр байгаа шиг байлээ. Одоо тэгээд боловсролын салбар айгүй болох байл гэж бодож байна. Зөв зүгээр явжээс эрүүл мэндийн салбар одоо нүх болж байна. Энэ салбарыг одоо бас энэ эдийн засгийн байнгоор харьяалах салбарын хооронд анхаарах хэрэгтэй, онцгой анхаарах хэрэгтэй. Ерөнхий сайд анхаарах хэрэгтэй. Энэ одоо тэгээд хүн намын нөхдүүд 2-3 юм одоо хэлмээр байгаа. Тэр одоо салбарын хүмүүсийг дуудаад намдаа ис барьж шахтын гэж байгаа. Энийгээ зогсоох хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаар элдв янзын томилгоо хийж улс төржүүлдэг гэж байгаа. Энийгээ зогсоох хэрэгтэй. Энд чинь мэрэгжлийн салбар шүү дээ. Дээрээс нь тэр элдв янзын тендер 8 ярьж явдаг гэж байгаа. Намаа санхүүжилт юм уу, юугаа санхүүжилт юм бөө. Энэ байдлуудаар ер нь анхаарах хэрэгтэй. Ер нь энэ эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол дээр заалт оруулалт юм уу? Эсвэл одоо шин тогтоол гаргадаг юм. Энэ салбарыг нэг эдийн засгийн байнгын орноос нэг ажлыг хэсэг гаргаж заяавал дарга би үлээт. Байнгын хяналтанд анхаарал тавьж авах болохгүй шүү. Намар хэдүүлээ лав арай сууж явах вэ? Нөө боловсролын салбар 2-3 жилээр ухарсан шиг нөө хүн намдаа өгчсөн салбар маань хар нүх болчих вэ? Би нэг одоо маш одоо эртхийлээ. Энийг одоо тогтоолын хувьд дэмжиж байгаа. Тэгээд улс төржүүлдэг нам дэлгүүлэхийг шаарддаг. Ийм байдалтай одоо тэр байдлыг бол анхаарах хэрэгтэй шүү. Анхаарах хэрэгтэй байгаа. Маш их халаас хэлгээ явж байгаа гэж байгаа. Маш их улс төрчсөн үйлдэл явж байгаа гэж байгаа. Тэгээд тэр чойч сүрэн сайд хурал дээр суудаг шиг найдал сүрэн сайдын хурал дээр суумаар байгаа. За